Мэргэжлийн болон техникийн боловсролын багш удирдах ажилтнуудын сургуульд сайн туршлага нөхөрсөх тэмцээн 2025 оны 5 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд баруун бүсийн тулгууртуу хов дотод амжилттай зохион байгуулагдлаа. Дээрх арга хэмжээнд 6 бүсийн 29 байгууллага 23 багийн 320 шилдэг баг тамирчид спортын 4 төрөлд 84 багц медалийн төлөө хурд хүч, авах самба, оюун ухаанаас сарин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 26 спортын мастер оролцсон бол хамгийн залуу тамирчин 26 настай, хамгийн ахмад тамирчин 60 настай тамирчин баг хамт олноо төлөөлөн оролцсон байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр биеийн тамир спортын хорооны ахлах дасгалжуулагч, биеийн тамирын албаны даргын спортын мастер Сүхбаатар, Монголын волейболын холбооны улсын шүүгч Алтан булаг, Галхүү, Монголын волейболын холбооны шүүгч Наран цэцэг, Талгат, Цогт, Ганц ориг, аймгийн волейболын холбооны шүүгч Алтан багна, Бахаат, Монголын сагсан бөмбөгийн холбооны улсын шүүгч Мөнхбаатар, аймгийн сагсан бөмбөгийн холбооны ахлах шүүгч Бахаат, шүүгч Нармандах, Дорцор, аймгийн шатрын холбооны тэргүүн улсын шүүгч Дид мастер Инх Баяр, биеийн тамир спортын хорооны хөнгөн атлетикийн шүүгч Инх Тайван зэрэг улс аймгийн 14 шүүгч тэмцээнийг шүүн явууллаа. Шагнал гардуулах үеэр шатрын спортын Дид мастер цол тэмдгээр Ховд аймаг дахь хөгжил политехник коллежийн багш Сэрхбүл, волейболын спортын мастер цол тэмдгээр Ховд аймаг дахь хөгжил политехник коллежийн багш Бат Жаргал нарыг шагналаа. Тэмцээний дүнгээр шатлын эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Өвөр хангай аймаг дахь политехник коллежийн багш Сэрчин Бал, Дид байранд Орхон аймаг дахь политехник коллежийн багш Инх Хамглан, Гутгаар байрыг Ховд аймаг дахь хөгжил политехник коллежийн багш Баасан Хүнаар эзэлснээр шагналаа гардан авлаа. 3 өдрийн турш гал гарсан шилдэг тоглолтыг үзүүлсэн баг тамирчдын шагналыг боловсролын ерөнхий газрын төлөөлөл болон мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын удирдлагууд гардуулан өглөө. Шатрын эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Ховд аймаг дахь хөгжил политехник коллежийн багш Сэрхгүүл, Дид байрыг Налах политехник коллежийн багш Хонгор Зул, 3 дугаар байрыг Хинтээ аймаг дахь политехник коллежийн багш Инх Туянар эзэлсэн байна. Сонирхогчдын Марпан гүйлтэнд эрэгтэй 8000 м-т 28 тамирчин, эмэгтэй 6000 м-т 26 тамирчин оролцсноос Марпан гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Ховд аймаг дахь хөгжил политехник коллежийн багш Чин Заяа, Дид байранд Баян хонгор политехник коллежийн багш Дүүрэн Жаргал, Гутгаар байранд Төв аймаг Баян Чандман политехник коллежийн багш Болдбаатар нар эзэлснээр шагналаа гардан авлаа. Марпан гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Архангай политехник коллежийн багш Дарима, Дид байранд Баян хонгор политехник коллежийн багш Одон Тунгалаг, Гутгаар байрыг Ховд аймаг дахь хөгжил политехник коллежийн багш Чанцалмаа нар эзэлсэн байна. Волейболын эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд волейболын спортын мастер Бат Жаргалын оюун эрдэнэ ахлагчтай Ховд аймаг дахь хөгжил политехник коллежийн баг тамирчид, 2 дугаар байранд волейболын спортын мастер Мөнх Баярын оюун туяа ахлагчтай Төв аймгийн Баян Чандман сумын дахь политехник коллежийн баг тамирчид, 3 дугаар байранд волейболын спортын мастер Доржийн тунгалаг ахлагчтай Орхон аймаг дахь политехник коллежийн баг тамирчид тус эхний 3 байрыг эзэллээ. Волейболын спортын эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд волейболын спортын мастер Бат Жаргал ахлагчтай Өвөр хангай аймаг дахь политехник коллежийн баг тамирчид, 2 дугаар байранд Отгон Баяр ахлагчтай техник технологийн политехник коллежийн баг тамирчид, 3 дугаар байранд волейболын спортын мастер Зол Жаргал ахлагчтай Баян хонгор аймаг дахь политехник коллежийн баг тамирчид тус эхний 3 байрыг эзэлсэн байна. Волейболын шилдэг эмэгтэй давтлагчоор Төв аймаг Баян Чандман политехник коллежийн тамирчин, шилдэг холбогчоор Орхон политехник коллежийн тамирчин Инх Сайхан, шилдэг тэгш тоглогчоор Ховд хөгжил политехник коллежийн тамирчин Чанцалмаа нар шалгарсан байна. Волейболын эрэгтэйчүүдийн төрөлд шилдэг давтлагчоор Баян хонгор политехник коллежийн тамирчин Батцуур, шилдэг холбогчоор техник технологийн политехник коллежийн тамирчин Мөнх Жаргал, шилдэг тоглогчоор Өвөр хангай политехник коллежийн тамирчин шалгарсан байна. Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байрыг Налах политехник коллеж, 2-р байрыг техник технологийн политехник коллеж, 3-р байрыг Хинтээ аймаг дахь политехник коллежийн баг тамирчид эзэлсэн байна. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг техник технологийн политехник коллежийн баг тамирчид, 2-р байрыг Налах политехник коллежийн баг тамирчид, 3-р байрыг Сэлэн аймаг дахь политехник коллежийн баг тамирчид тус эзэлжээ.
Багийн нийт бүр дүнгээр 3 дугаар байранд 47 оноогоор Төв аймаг Баян Чанман Политехник коллежийн баг тамирчид, 2 дугаар байранд 38 оноогоор Техник технологийн коллежийн баг тамирчид, 28 оноогоор тэргүүн байранд Монгол Улсын зөвлөх багш доктор Баярмаа Цэцгэлтэй, Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн баг тамирчид шалгарч шилжин явах замын эзэн баг тамирчид боллоо. Манай Огшны баг 2016 онд зохион байгуулагчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч байсан. Тэрнээс хойш олон удаа дэд байранд орсон, тусгай байранд орсон, хүрэл медаль бол авч үзээгүй. За ингээд энэ жил 9 жилийн дараа аварга баг болж байгаадаа баяртай байна. Одоо зөрж ирсэн нийт баг тамирчдаа амжилт хүсье. Манайх баяр хүргэе. Нийлбэр дүнгээрээ манайх Тэргүүн байр эзэмсэндээ маш их баяртай байна. Мэргэжлийн боловсролын сургуулийн Ховд дахь Политехник коллежийн зохион байгуулсан улсын аварга шалгуур тэмцээнд спортын 4 төрөлдөд бид нар амжилттай оролцоод шатрын төрөлд мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль, эрэгтэй мөнгөн медаль, шилдэг тоглогчийг бас авсан байгаа. Тэгээд бид нар бол ямар ч байсан энэ сайхан Ховд нутагтаа ирсэндээ баяртай байна. Тэгээд энэхүү сайхан тэмцээнийг зохион байгуулсан нийт Ховдын бас Политехник коллежийн хамт олондоо баярлалаа. Тэгээд цаашдах нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Одоо мэргэжлийн боловсрол болсон техникийн боловсролын багш ажлуудын дунд улсын шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. За энэ тэмцээнд Орхон аймаг дахь Политехникийн коллеж маань бүрэн бүрэлдэхүүн багтаагаа хүрэлцэн ирж орсноос шатрын төрөлд 100 буудалтай амны спортын мастер Инк хамгаалан жижүүр маань мөнгөн медаль, мөн эмэгтэй волейболын баг маань хүрэл медаль, эрэгтэй волейбол маань шигшээ 8, марафоны 2 тамирчин маань шигшээ 6-ад ингээд шалгарсан ийм амжилтуудыг үзүүллээ. Тэмцээн маань бас дүгнэж хэлэхэд нэлээд залуужиж баг тамирч нэлээд чансаа өндөр болсон байна. Манай эмэгтэй багийн хувьд бол сүүлийн 4 жил яг дараалан хүрэл медаль хүртэж байгаа. Тэгээ одоо энийг одоо бөхөөр ярих юм бол одоо давхан хүрэлж гэдэг юм уу те. Ерөөсөө хүрэл медалийг одоо 4 дахь жилдээ хүртэж байна. Тэгээд баг хамт олноороо энэ баруун хязгаарт Хов нутагт ирээд энэ тэмцээнд оролцоод бүгдээрээ бас ганцхан дүүрэн буцаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд баг хамт олондоо маш их баярлалаа. Баг бол чадна гэдэг чинь энийг харуулж байгаамаа гэж дахин хэлмээр байна. Баярлалаа. Тэмцээнд нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр тэмцээний 3 төрөлд оролцсон. За тэгээд нийт оролцсон төрлүүдээс эрэгтэй сагсан бөмбөгийн төрөл 3 дугаар байр эзэлсэн амжилттай байлаа. Өнгөрсөн 2 жил дараад нь 4 дугаар байранд орж ирсэн. Одоо энэ жил 3 дугаар байранд орж амжилттай ахиуллаа. Баяртай байна. Зохион байгуулсан сургуульд бас баярлалаа. Сайхан тэмцээн зохион байгууллаа гэж.